Зөв оншилгоо нь амжилттай эмчилгээний үндэс юм. Гран при эмнэлэг. Чонон хөр үсэг гэж нэрлэдэг байгаа. Энэ өвчин нь бас л харшлын шалтгаантай аль эсвэл бас өөр юм дархлааны хит мэдрэг байдлын нэг хэлбэр гэсэн үг. Тэгэхээр энэ чонон хөрөөс нь болохоор гадаад төвчин зүйлээс болж байна. Одоо жишээ нь гадны ямар нэг зүйлээс харшдаг. За тэгээ аль эсвэл нөгөө нэг архаг суур өвчлөлттэй, дотоод шүүрлийн өвчтэй, эсвэл тэрнээс гадна физик хүчин зүйлээс хүртэл болж үүсдэг. За тэгэхээр шинж тэмдгийн хувьд юу байдаг вэ гэхээр шумуул хазцсан юм шиг бэлцээсэн туралтууд арьсан дээр гарна. Тэгээд тэр нь маш их захнаатай майчгаар хоорондоо нийлээд томроод идэг тийм өвчнийг чонон хөрөөс гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр чонон хөрөөсийн хувьд шалтгааныг нь олох нь номер 1. Яагаад гэхээр тэр шалтгааныг л зайлуулж чадахгүй бол энэ ерөөсөө сэдрэл намжаал тэгэл ерөөсөө насан туршид нь хадгалагдах гэдэг. За тэгэхээр зочмог болон архаг хэлбэрээр явагдаж байна. За зочмог хэлбэрийн хувьд болонгууд ямар нэгэн хоол хүнснээс огцом харшилж болно зочмогоор. Хоёрдугаарт эмийн бодлоноос харшилж болно. За тэгэхээр эсвэл нөгөө архаг суур өвчин одоо жишээ нь бамбай болчиххай ч юм уу, аль эсвэл зарим хүмүүс хор тодортой хүмүүст ч гэсэн нөгөө нэг давхар дэлгэрэх тохиолдол байдаг. За тэгэхээр нэгдүгээрт юунаа яг ямар шалтгаантай энэ шинж тэмдэг илрээд байна гэдгийг нь олох хэрэгтэй байна. За физикийн чонон хөрөөсийн хувьд болохоор нарны, уусны, халууны, хүүдний, даралтын, дасгалаас үүдэлтэй гих мэтчлэн бүгдээрээ л адилхан яг бэлцрүүтэй туралт бүх биеэр гарна. Нүүрний айл нэг хэсэг хавтаад маш их захнаатай байгаад ирвэл ерөөсөө л мэрэгжлийн эмчид хандаад шалтгааныг нь олсон хамгийн зөв сонголт болж байгаа байхгүй. Шалтгааныг нь олж байгаа бол ерөөсөө номер 1 эмчилгээний тэр үүсгэж байгаа зүйлийг нь эмчлэх айдас тэрнээс зайлсхийх, хоёрдугаар шинж тэмдгийн эмчилгээг нь хийх юм шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ гадны юмнаас харшлаад байна уу? Аль эсвэл ямар нэгэн дотоод архаг суур өвчнөөс шалтгаалсан байна уу гэдгийг шинж лабораторийн шинжилгээнээр тулгуурлаад тэгээд мөн өвчтөнтэйгөө ярилцаад өвчнөхийн түүхэн дээр тулгуурлаад шийд тавьдаг байна. Архаг чонон хөрөөсийн нэг онцлог нь биеэр маш их захнаатай айгүйх зовиртой. За тэгээд нөгөө нэг биеэр айгүйх тууралт үе ингээл байнга гараал өдөр болгон шахам гараал тэгээд 24-өөс 72 цагийн дараа ерөөсөө ор мөргөө алга болчихно. Тэгээд дахиад гарна. Тэгэхээр нөгөө нэг хүн ажил сургуультай явж чадахгүй. Эргээд нөгөө нэг эмчилгээ хийлгэх, онцлогоо хийлгэх ингээл яваад байхаар бас эдийн засагт айгүй хохиртой байдаг учраас судалгаагаар мөн юусэн архаг чонон хөрөөс гэдэг өвчин маань өөрөө амьдралын чанарт маш муугаар нөлөөлдөг гэдг нь тогтоогдсон. Тэгэхээр тэрийг ерөөсөө л маш зөв удирдах хэрэгтэй. Аль болох намжмаа шатанд нь удаан барих, эмчлэг чиглэлд эмч нар өвчтөнтэйгөө хамтарч ажиллах юм. Зөв оншилгоо нь амжилттай эмчилгээний үндэс юм. Гран при эмнэлэг.